Өнөөдөр энэ хардаа өнөөдрийн ерөнхий сайд Эрдэнэбат гэдэг хүн би хэзээ ч хувь хүний тухай ярьдаг. Тэд бол миний хувь хүн рүү ярьдаг. Би тэр хүмүүсийн хийсэн үйлдэлийг бол ярина. Энэ бол объективны байна гэсэн үг. Би субъектив байдаг. Ерөнхий сайд Эрдэнэбат сангийн сайд байхдаа энэ 4-р залтан дээр 5 өдрийн дотор одоо энэ дээр одоо тулгын шаардах бичиг, бууж өгөх гэрээнд тулгын шаардах бичиг гэж би бичсэн байна. Чуулган дээр хэлжсэн миний үг. 5 хоногийн дотор 2.2 тэрбум долларын Монгол руу бүр орж ирээгүй энэ мөнгийг 2010, 11, 12, 13, 14 оны тайлан баланс дээр орж ирээгүй мөнгийг Монголд орж ирсэн юм шигээр өр болгож бичээ гэдгийг тулгын шаардсан. 2.2 тэрбум доллар гэдэг бол гангийн үйлдвэр нэгийг, зисайлуулах үйлдвэр нэгийг, нефтийн үйлдвэр нэгийг, бордооны үйлдвэр гэдэг 4 том үйлдвэрийг барих мөнгө шүү дээ. Маш их мөнгө. Энийг зүгээр л гар үсэг зураад явуулсан. Нөгөө Монголын газар нутгийг барьцаанд тавьсан 5-6 дугаар заалт энэ байна. Монголын газар нутгийг барьцаанд тавьсан. Ингэж хэлээд байхад өөр оронд бол одоо арт түмэн дэр хитл босч ирнэ. Эсвэл бас тоохгүй байж магадгүй л дээ. Тэр улаанаар тавьсан байгаа нь бол хэрвээ ухаан байхгүй бол баялаг байгаад нэмэргүй гэсэн өвгдийн мэн сургаал байгаа. Бидэнд ухаан байхгүй бол одоо сүүлдээ бүр наа 5 толгой оюутлогоо хай. Ухаантай толгоогоо ашиглая гэсэн юм. Энийг ашиглахгүй хийж мөн ухаантай толгой байж харагдаж. Энэ бол аюултай луурын эргүүлэгт бид орсон.